Эхний мэдээлэл хүргэе. Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх улсын хурлын гишүүнийг игүүлэн татах эрх зүйн механизм тогтоох хуулийн төсөл санаачилж нэг яаралтай гормоор улсын хурлд өргөн барихаар боллоо. За тухайн төсөл нь улсын хурлын чуулганы хуралдаанд тогтмол оролцдоггүй, төлөөллийн үүргээ хангалттай биелүүлдэггүй, сонгогдсон л бол хинч хариуцлага тооцож чадахгүй гэсэн хандлагатай гишүүдэд хариуцлага тооцох зорилготой гэжээ. Парламентын орчин үеийн ардчлалын тулгуур ойлголт бол чөлөөт мандат. Энэ нь гишүүн сонгогчдын шууд зааварчилгаанд захирагдахгүй нийт ард түмнийг төлөөлөх хэрэгтэй гэсэн үг. За өөрөөр хэлбэл би сонгогдсон л юу ч хийж болно гэдэг сэтгэлгээнд саад болно. Тиймээс бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгар болгох нь өндөр босготой байх ёстой. За үгүй бол парламентын хараа тус байдал ганц хуйлд хорогдно. Ерөнхийлөгчийн санаачилсан энэ төсөлд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, өргөсөн тангаргаасаа нятсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон. Жагсаалтаар сонгогдсон гишүүнд хариуцлага тооцдог байх үндслүүдийг тусгажээ. Гэвч хамгийн их маргаан дагуулах нь ёс зүйн ноцтой зөрчил гэдэг тодорхойгүй ойлголт. Хин юу гэж дүгнэх нь мэддэхгүй тул эрх зүйн тайван байдалд сөргөөр нөлөөлж магадгүй юм а. Тэгэхээр Монгол улсын үндсэн хуулинд улсын хурлын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн бол игүүлэн татах тухай заасан байдаг. Харамсалтай нь өнөөдрийн хүртэл энэхүү үндсэн хуулийн заалт хэрэгжих эрх зүйн орчин нь амьдралд өөрөө биелээ болж чадаагүй байдаг. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилга хариуцлага ёс зүйн өндөр хэмжээнд байх ёстой гэж үзэн үндсэн хуулийн энэхүү заалт хэрэгжих гол зангилаа нь болсон хуулийн төслийг санаачлан их хурлд өргөн барьж байна гэж ойлгож болно. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ямар ч шаардлага байна. Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд энэ гишүүнийг цаашид ард түмэн өөрөө өөрийнхөө хяналтын хүрээнд, ардчсан парламент өөрөө өөрийгөө хамгаалах хүрээнд, мөн үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх дээд байгууллага үндсэн хуульд ёсыг сахиулах хүрээнд эдгээрийг бол хэрэгжүүлэх энэ боломжийг тодорхой болгож байгаа гэж бас ойлгож байна. Олон улсын жишгийг харуул парламентын гишүүнийг игүүлэн татах асуудалд олон орн болгоомжтой ханддаг. Герман улсын тухайд чөлөөт мандат хамгаалдаг игүүлэн татах механизмгүй зөвхөн шүүхийн эцсийн шийдвэрээр гишүүдийг игүүлэн татдаг байна. За харин Их Британд 2015 онд баталсан гишүүнийг хугацаанаас нь өмнө татах тухай хууль тодорхой нөхцөлд игүүлэн татаж болдог. Гэхдээ эцсийн шийдвэрийг шууд улс төрчид бус сонгогчид гаргадаг. Харин бүгд найрамдах Солонгос улс тусгай механизмгүй гэмт хэрэгт холбогдож шүүхийн шийдвэрээр буруутан тогтоогдвол мандат нь хүчингүй болно. За Америкийн нэгдсэн улсын тухайд сонгогчид игүүлэн татах боломжгүй танхимын 3-2 олон хасах хэрэгтэй. Гэхдээ маш ховор хэрэгэлдэг байна. За ерөнхийлөгчийн энэхүү санаачилсан хуулийн төсөлд эцсийн шийдвэрийг үндсэн хуулийн цэц гаргана гэж тусгасан нь шүүхийн хяналт оруулах давуу талтай. Гэвч цэц өөрөө улс төрийн маргааны төвд татагдах эрсдэл өндөр. Жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хувьд намын хариуцлага чангарах нь хувь гишүүний хараа тус байдлыг солируулах магадлалтай юм а.